2000 онд одоо хамгийн анх шүлэг яруу найраг бичсэн да. Тэгээ нэг дур ангидал 91 8 мөрт бичээл тэгэл хэлчихсэн. Одоо яруу найргийн номоо 2016 онд анхны номоо хязгааргүй ертөнцөө гаргаж ирсэн. 19 онд сэргэлийн шүлгээс 2 дахь номоо гаргаж ирсэн. Тэгээ ер нь яруу найраг бичээд бол 700 гаруй шүлэгтэй. Тэгээд дууны үг гэх юм бол дуу бичсэн үг гэх юм бол одоо бас 20 гаруй дуутай болж байна. За энэ тоглолт UBS тоглолт бол одоо Монгол одоо ард түмэндээ уран бүтээлээ таниулъя гэсэн зорилготой явж байгаа. За хөдөө орон нутгаар бас сум орноор яваад ирсэн те. Тэрэн дээрс л одоо үзэгчдийн тэрнээ сайхан алгадах шил тэр олон үзэгчдийн одоо уран зоригоор эрлэгдэж одоо ингэж уран бүтээлээ хийж явдаг. Тэгээд тийм учраас миний хувьд бол одоо яагаад яруу найрагч хүн тоглолт тогтоох магадлал байг бол одоо энэ би өнөөдөр яруу найрагчтай ямар уран бүтээл хийж гисэн ямар одоо уран бүтээлтэй болоод яруу найрагч гэдэг юм байг бол өнөөдөр миний зохиосон дуунууд тэр тайзан дээр ихшгэлж явж байгаа учраас энэ миний зохиосон бүтээл мөн үү гэдгээ одоо олондоо таниулж би ямар яруу найрагч ямар ирэн бүтээл явж байгаа яруу найрагч вэ гэдгээ тэр аяхан алга алган нэслтийн дээр уран зориг эдэлж явах юм учраас тайзан тоглолтоо тавьж явдаг юм аа. Доочин авар одоо тэгээд энэ хавар өөрөө уянгалаг шувууд нь дуучин ирдэг төлж гарч байгаа дөнгөж тэнцэж байгаа хориг шиг хүртэл дуучин байдаг. Тийм болохоор бас хайр дурлал нь хүртэл дуучин байдаг ч болзоо натгаж байгаа залуус дуу аяланхан тэ ороо үуч сайхан амуухан болзоондоо алхах жишээтэй. Хаварчин тийм учраас өөрөө далд утгаараа бол дуучин байдаг байхгүй юу. Тэ. Ирж байгаа шуудыг хинч бүхэн сонсох зүгээр шуудынхан гангана авсын тэр зингэр хаягаар ганганы ирж байгаа шууд нөөснө дуучин байдаг. Тэрийг хамгийн наазахтанд хүмүүс шувууд нь дуучин гэж боддог. Тэгвэл өнөөдөр бас хорог шиг нь хотондоо тэнцэж байгаа тэр майлж байгаа дуу бол ялчгүй дуучин хаврыг уянгалаа гэж бодож өгдөг да.